одоо хэлж байгаа юм бол яг цэвэр миний бодол шүү заяа. Би болохоор эхнэрээ гуйж аваагүй тийм хүнийг гэр бүлээ хүндэлдэхгүй, эхнэрээ хүндэлдэхгүй, эхнэрийнхээ гэр бүлийг хүндэлдэхгүй, ер нь бол дорд үзэж ийн л гэж хүлээж авдаг. Хэрвээ нөхцөлийг үзэж байгаа бол дотроо нэг юм тунгаагаад тэгээ заавал эхнэрээ нэр төртөө гэр ихнаас нь гуйж аваарай. За хай дараагийн бичлэгээр уулзж гин. За би өнөөдөр юу ярих вэ гэхээр миний ер нь эргэн тойронд байдаг эмэгтэй хүмүүс найзууд маань эгчнэр маань маш их ярьдаг нэг тийм асуудал байгаа. За тэрний юу вэ гэхээр бэр гуйх. Одоо жишээлбэл аль ижээ суугаад хүнтэй суугаад хүүхдтэй олоод хамт амьдраад удаж байгаа ч гэсэндээ одоо тэр эмэгтэй хүмүүсийн дотор намайг одоо хүртэл ингээ гуйж аваагүй штэ, ээж аваас минь гуйж аваагүй те, бэр гуйгаагүй гэдэг тийм зүйл яригддаг учраас одоо яг энэ бэр гуйх гэдэг энэ ёс заншил эхнэрт чинь болон найз охинд чинь ямар ач холбогдолтой, за тэгээ эхнэрийн чинь гэр бүлд, танаа гэр бүлд ч гэсэндээ ер нь ямар үн цэнтэй ач холбогдолтой зүйл вэ гэдгийг багч болон ойлгуулах үүднээс энэ бичлэгийг хийж байгаа. Тэгээ ер нь бол миний хувийн үзэл бодол ч гэсэндээ айгүй их орох учраас нэг талыг барьсан бичлэг байх болно. Тэгээ тэрийг эртхэн хэлчихье. Тийм болохоор ингээ хэрүүл оруулал хийгээд авах байх гэж найдаж байна. За орчин үед болохоор тэгээ нэгэндээ хайртай юм чинь хоёр хүн болж бүтээд ингээ суудсан байхад заавал тэр гуйж муух тиймэрхүү юмар яадын ч гэдэг юм уу тэгж боддог хүмүүс байдаг баг. Бас дээрэс нь одоо эхнэрийнхэн талынх нь аав нь байхгүй ч юм уу те, эсвэл заавал нэг одоо хүргнийхэн талын аав нь одоо бэрийнхэн ааваас нь гуйх ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм хэвшмэл ойлголтоос болоод за уусаа тэр хүмүүс нь байхгүй юм чинь дээ гэж бодоод хийдэггүй байх. Гэхдээ заавал тэр хүмүүс байхгүйсэн ч гэсэндээ энэ ёс заншлыг үргэлжлүүлээд аваад яваа тий хийх боломжтой гэж миний хувьд боддог. Тэгээ ер нь бол хурим хийх үгүй чинь бол стажинхэн нөгөө нэг тэр хүмүүсийн хүсэл дур сонирхол байгаад байгаа шүү дээ. Заавал хурим хийхгүйсэн ч болно. Гэхдээ яг миний хувьд болохоор бэр гуйх гэдэг зүйлийг хурим хийх үгүйтэй адилтгахаар хэмжээний тийм асуудал биш гэж боддог. Энэ бол ингээд заавалжгүй байх ёстой зүйлээ гэж боддог. Тэгээ ер нь бол ажлынхаа эрэгтэйчүүдээс асуусан л та, хэрвээ та нар ингээд найз хүнтэй олвол хүнтэй суухаар болвол бэр гуйх уу гэд асуусан чинь бүгд амар хөөрхөн гуйлгүй яад ингээд хэлсэн. Тэгээ тэр надад амар хөөрх санагдаж байгаа. Бас тий ингээд хичнээн залуу хүмүүс ч гэсэндээ заавал ингээд эхнэр болох жоо хүний нэр төртөө гуйж авна гэдэг бодол тэр хүмүүсийн дотор байна гэдэг чинь маш сайшаалтай хэрэг. Тэгээ энэ бичлэгэн дээр болохоор бэр гуйх ёс ингээд те одоо нөгөө хадгийг хід буцаадаг яадаг гэдэг ер нь нутгийн бэр гуйх ёснууд айгүй өөрөөр байдаг. Тийм учраас тэр нарийн ширүүг юм руу нь ерөөсөө орохгүй заяа. Тэр одоо ингээд те хідэн цагт гуйх хэрэгтэй байдیں۔ Ямар жилтэй хүн гуйх хэрэгтэй байдیں۔ ч гэдэг юм. Тиймэрхүү ийм деталь хэсэг рүү нь орохгүйгээр ер нь энийг ингээд хийх ёстой шүү, хийгэрээ гэдэг тэр мессежийг өгч байгаа шүү. За түүхийг сурвалжаас үзэх юм бол эрт дээр үед монголчууд ер нь бол төрөл садантайгаа гэрлэгийг цэрлдэг байсан. Яг тэгвэл цус ойртол гэдэг юм байгаа шүү дээ. За тийм учраас өөр овог аймагаас очиж бэр буулгах ёсыг хийдэг байсан байгаа. За энэний нэг нотлохоо, хамгийн том нотлохоо гэх юм бол Монголын нус товчоон дээр Эсвөхөө Баатар Тэмүүжингийн гэрээ бүртүүжинг одоо өөр овог аймагаас очиж одоо бэр гуйх гад явдаг. Чи дуулгүй ихнэ. Юу гэх тэр үлээ? Эсвөхөө Баатар Тэмүүжиндээ ураг гуйхаар явж байгаа юм байна шүү дээ. Энэ бол ингээ бидний яалтчгүй эрт дээр үеэс уламжлагдаад ирсэн ийм ёс заншлаг гэдгийг одоо энэ үгээр ингээ харж болохоор байгаа. За тэгээ бэр гуйхтаа мэдээж шууд ингээл те гэрт нь орсноо аав дээр нь очивол охиноо манай үтээ суулгаач бэрээ олох гэсэн танаа охины чинь тэр гэл шууд ингээ тэгж хэлэхгүй шүү дээ. Тэр чи одоо ингээ те тухайн гэр бүлээ хүндлээд эцэг хин хүндлээд одоо хүүгийнхаа эхнэр болох байгаа хүнийг хүндлээд ингээ айгуу гой уран яруу байдлаар ингээд гуйдаг байсан байгаа. За тэрний одоо бидний одоо хамгийн сайн мэдгч шиг гэх юм бол тий буг намдаг нь манад байна, булга зүг чинь танаад байна гэд гэх мэтчлэн ингээд гой уран яруу хэллэгээр ингээд гуйдаг байгаа. За тэгээ энэ нь бол бас ингээд цаана тий одоо булга зүг чинь танаад байна гэдэг чинь ингээд охины чинь ингээд тий гой сайхан амьдруулнаа гэдгээ ингээд бас амлаж байгаа тэр хэлбэр байгаа штэ. Буг намнаа чинь манад байна, булга зүг чинь танаад байна. Ирээд олддгүй эрдэн манад байна, сураад олддгүй совдон танаад байна. За мэдээж сүүн бэлгэсэлт өгөн. За энэ бол ингээд ямар нэгэн одоо мөнгө төгрөгөөр тэр бэрийг худалдаад авч байгаа ч юм уу тийм юмны илрэл ерөөсөө биш. Өдий болтол өсгөж хүмүүжүүлсэн эцэг эхийн ачийг нь хүндэтгэж те тэр хүмүүст ингээд ийм гоё одоо охиноо өсгөж хүмүүжүүлсэнд баярлаа гэж хүндэтгэж байгаа энийг хэлбэр. Тэгээ энийг болохоор орчин үед хүмүүс амар ийм тоглоом шоглоом хийгээд идэг штэ. Одоо жишээлбэл 20 жил өсгсөн охиноо ганц мөнгө аяг хадгаар тулчж байгаа юм болж байгаа юм гэд. Тэр бол надад амар муухай санагдав. Яа гэвэл эн чинь ингээд тиймэрхүү байдлаар илэглэж хошигнох тийм асуудал биш байгаа даахгүй юу. Тэгээ энэ яваандаа ингээд даамжраад айгүй буруу ойлголт төрүүлэх тийм хандлагатай. Яа гэвэл эн чинь ингээд
тэрүүгээр солиод наймалцж байгаа зүйл биш шүү дээ. Энэ бол зүгээр ингээ хүндэтгэлийн дээд хэлбэр. Тэгээ дээрэс нь тэр хадаг гэдэг чинь өөрөө ямар амар одоо эдийн дээд гэж явдаг тийм зүйл шүү дээ. Тэгэхээр тийм юмыг ингээ бас тэ нэг муу хадаг мөнгө аягаар тулчлаа гэж ерөөсөө хэлж байхгүй юу ер нь. За тэгээ энэ бэр гуйх гэдэг юм чи одоо ингээл бүхэл хамаатан саднууд нь хурж ирэлтэй ингээд айгүй гоё юм болдог штэ. Тэгээ энэ цаагаараа одоо ер нь бол ингээд амар олон жил амьдарсан ч гэсэндээ хоёр талынх нь аав ээжүүд нь хоорондоо огт уулзалтаагүй тийм хосууд байдаг штэ. Ер нь л байдаг. Тэгэнгუთ ингээд нэг ингээ огт мэдлцгүй те ээж аав нь ямар хүн байдгийг те тэрийг огт мэдлцгүйгээр ингээд хүмүүс ингээд амьдраад байна гэдэг чинь бас их сонирн. Тийм учраас ингээд аль талынхаа ээж аав нарыг ингээд хоорондоо танилцуулаад бид нар чинь ингээд ураг төрөл болж шүү тий хамаатан садан болж шүү гэдэг тэр мэдрэмжийг филингийг ингээд одоо энэ бэр гуйх ёс маань ингээд өгдөг байгаа даахгүй юу. За тэгээд дээрэс нь одоо энэ бэр нь одоо би одоо цаашдаа ганцаараа биш ээ хоёр талын аав ээж маань намайг ингээд дэмжиж гинэ гэдэг нэг тийм сэтгэл зүйн юм аюулгүй мэдрэмжийг яг энэ одоо бэр гуйх процессээс ингээд мэдэрдэг байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь бол ингээд бэрдээ айгүй гоё сэтгэл үлдээж байна. Хамгаалагдсан мэдрэмжийг төрүүлж байна л гэсэн. За сүүн бэлэг сэлтгээ түрүү ярьсан шүү дээ. За энэтэй давхцаад яг инж гэдэг зүйл заавал яригдах ёстой байгаа. За инж гэдэг нь болохоор яг манай Монголын ёс заншилд юу гэж явагдах вэ гэхээр одоо жишээлбэл би ингээд бэр болоод айлд очлоо гэж бодоход манай ээж аав ч юм уу манай гэр бүлийнх нь надад одоо өмч хөрөнгө одоо эд хөрөнгө ингээд хамт өгж явуулж байна гэсэн үг. Би тэр айлд ингээд гар хоосоо очихгүй одоо нөхрийнхөө гэрт ингээд гар хоосоо очихгүй гэсэн үг. Яагаад гэвэл ингээд би чи ингээд бүхэл бүтэн нэг ингээд хүн байгаад байна шүү дээ. Тэ тэнгуут ингээд охиноо тэ эд хөрөнгөтэй ингээд тэр айлдаа очиосоо гэж бодоод инж гэдэг зүйлийг ингээд өгдөг. Тэр нь бол одоо инж мал гэх юм бол одоо охиндоо өвлүүлж өгж байгаа, үлдээж байгаа тэр малыг хилдэг байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд эхнэр болж очиж байгаа энэ бэр маань өөрийн гэсэн өв хөрөнгөтэйгоо тэр айлдаа очдог. Тэгэхээр ер нь бол илүү юм үн цэнтэй тийм болгож өгч байгаа гэсэн үг. Бусад улс оронд энэ инж гэдэг ойлголт нь шүү дээ. За бүр ингээд орчуулах юм бол bride price гэдэг нэртэй бүр тийм зүйл байгаа байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр ер нь бол шууд утгаараа тэр эхнэрийг ингээд тэр хүнийг худалдаж авч ийна гэд ойлгочиход болон заяа. Би хувьд бол яг шууд тэгж ойлгосон. За энэ тэгээ ямар сүрэг талтай байдаг вэ гэхээр шүү дээ. Эмэгтэй хүнийг өмч гэж үзэх тэр ойлголтыг төрүүлдэг. За тэгээд их хэмжээний мөнгө төлсөн болохоор нөхөр олон түүний гэр бүл нь эмэгтэйг худалдаж авсан бараа мэт үзэж дураараа харьцах эрхийг нь боогдуулах тийм эрсдэл үүсдэг гэж байна. За тэгээд дээрэс нь хэрвээ эмэгтэй одоо бэр болж очиж байгаа тэр хүн нь тэр гэр бүлээс ингээ явахыг хүсэх юм бол өгсөн хэмжээ буцааж төлөхийг шаарддаг. Тийм учраас одоо энэ хүчирхийлэл дунд хэрвээ ингээд нөхөр нь зодож нүддэг ч юм уу тий ингээд боолчилдаг ч юм уу тиймэрхүү байх юм бол тэр гэр бүлээс ингээд явах ямар ч аргагүй яагаад гэвэл тэнд ээж аав нь тий амьдрах мөнгө авцсан инжиндээ амьдрах мөнгө аваад охиноо өгөө явуулсан тэгэнгუთ ингээд тэр охин нь амар хэцүү байсан ч гэсэндээ гэр бүлдээ буцаж ирч чадахгүй яагаад гэвэл тэр мөнгийг буцаад ээж аав нь ингээд өгөх ёстой болж байгаа гэсэн үг. Тийм учраас ингээд эмэгтэй хүний үнцийн за тэгээд тэр гендрийн тэгш ирэх мэрх гэдэг юм байхгүй болж байгаа гэсэн үг. Тэгээ энэ инж гэдэг ойлголт нь бусад улс оронд яг иймэрхүү байдлаар явагддаг. За тэгээ энэ эмэгтэй талдаа иймэрхүү сүрэг асуудлуудыг үүсгдэг бол эрэгтэй талдаа ч гэсэндээ айгүй асуудалтай байдаг. Яагаад тэгэхээр айгүй их мөнгө өгж иж эхнэртэй болох гэдэг нь шүү дээ. Тэгвэл ингээд мөнгө авахгүй бол эхнэртэй болж чадахгүй. Ингээ ганц би яваад байна гэсэн үг. Тэгэхээр тэр их мөнгийг олохын тулд яах вэ гэдэг ийм сэтгэл зүйн санхүүгийн тийм дарамтанд ордог гэж байгаа. За жишээ нь Сауди Арабид 10,000-аас 15,000 долларыг ингээ инжинд өгдөг гэж байгаа хгүй. Тэгэхээр энэ ойролцоогоор нэг 500 сая гаруй төгрөг. Тэгэхээр би ингээд хэрвээ эрэгтэй хүн байлаа гэж бодоход эхнэр авахын тулд заавал 500 сая төгрөгтэй байх хэрэгтэй болж байгаа гэсэн үг. Тэр нь бол энэтхэг Африкийн зарим орнууд, ойрхот орнуудад яг ингэж инж өгж иж бэрээ авдаг. За тэгээд Монголд бол инж гэдэг чинь шал өөрөөр ингээд ажиллаад байгаа шүү дээ. Монгол эмэгтэйчүүд, Монгол эхнэрүүд бусад улс орны эмэгтэйчүүдийг бодох юм бол одоо энэ инж өгж авдаг энэ заншлыг бодвол хамаагүй илүү эрх чөлөөтэй байдаг гэж харж болохоор шууд утгаараа. За тэгээ энэ эрх чөлөөтэй байсныг батлах бас хэд хэдэн зүйлүүд байдаг юм байна. За дундад зууны Европ эсвэл Хятадын эмэгтэйчүүд гэрээсээ зохиох ирэхгүй байхад Монголын хатад одоо төрийн хэрэгт оролцоод зөвлөөд бүр цэрэг хүртэл захирж исэн тийм төвхөттэй байгаад байгаа. Тэгээд 13 дугаар зуунд Монголд ирсэн нэг жуулчин Плано Карпинигны тэр хүн болохоор Монгол эмэгтэйчүүд ирчүүд чиг морь унааж, сур харуулж, тэрэг хөтлж чаддаг гэд тэрийг амар гайхширсан байдлаар юм тэмдэглэл үлдээсэн байсан гэсэн. За тэгээд мэдээж Монгол эмэгтэйчүүдийн хүчирхэг эрх чөлөөтэй байдалд маш олон зүйл нөлөөлж байгаа ч гэсэндээ одоо яг энэ бэр гуйх ийм ёс байсан учраас
тухайн одоо гэр бүлтэй энэ бэр маань ямар үн цэнтэй вэ гэдгээ мэддэг байсан учраас одоо энэ эрх чөлөө нь бүр илүү ингээд баттай болж ирж байгаа гэсэн. За тэр ч байтугай бүр ингээ энд өгдөг газруудад дээ штеп ингээ охиноо хүчээр баян айлын хүнтэй суулгаад тэгээ инженийнх нь мөнгөийг ингээд авах гад байдаг. Одоо охин нь тэр хүнд хайртай болоогүй байхад ч гэдэм юм те. Тийм үед ингээ хүчээр инженийн мөнгө авахын тулд хүчээр суулгадаг. Антин тэгээ түрүү нөгөө нэг эрэгтэй хүнд инж гэдэг юм чи амар их дарамт болдог гэд ярьсан штеп. Манай нэг хамаатны их чи яг турк хүнтэй суусан байхгүй юу? Тэгсэн чинь тэр турк хүнийх нь одоо ээжийнх нь найзууд нь ээжийг нь тэгдэг гэсэн. Яа чистэй амар азтай юм аа. Ямар ч ингээ инжний мөнгө төгрөг шаардлагагүйгээр танаа хүүчин ингээд хүнтэй суучлаа штэ, ийм хөөрхөн охинтой суучлаа штэ гэд тэгж ярьдаг гэсэн. За тэгээд одоо хэлэх байгаа юм бол яг цэвэр миний бодол шүү заяа. Би болохоор эхнэрээ гуйж аваагүй тийм хүнийг гэр бүлээ хүндэлдэхгүй, эхнэрээ хүндэлдэхгүй, эхнэрийнхээ гэр бүлийг хүндэлдэхгүй, ер нь бол дорд үзэж ийн л гэж хүлээж авдаг. Хэрвээ нөхцөлийг үзэж байгаа бол дотроо нэг юм тунгаагаад тэгээд заавал эхнэрээ нэр төртөө гэр ихнаас нь гуйж аваарай. Яа за тэгээ хэлэх үг бүр ингэ дуустгүй яг ингэ дуусчих юм гот ингэ араас ингэ ундраар гарч ирээд байгаа. Эхнэртэй эмэгтэй хүнд ингэ те би чамдаа ямар хайртай юм бэ? Би танаа охинд ямар хайртай гэж гэдгийг мэдрүүлэх бас нэг юм том илэрхийлэл бол яалчгүй бэр гуйх байгаад байгаа шүү. Тэгээ дээрэс нь одоо те хүүхдийнхээ усны найрыг хүмүүс ямар том хийдэг лээ те. Тийм гот тэрэн шигээ гоё ач холбогдол өгөөд хайртай хүндээ хайртай гэдгээ бас иймэрхүү аргаар илэрхийлж болно штэ. Тэгээ нөгөө цэцэгийн нэг дуун дээр гард юм а. Буцах ясгүй аав юм ин бэр гуйсан хадаг гэд яг тийм хэсэг гардаг байхгүй юу. Тэгэхээр тэр эрэгтэй хүнд ч гэсэн тэр чинь амар гоё юм юу байгаад байхгүй юу. Мотивашн байгаад байгаа штэ. Би ингээ те аав маань ингээ нэр төртөө очиод эхнэрийг маань гуйсан. Тийм учраас бит хоёр ингээ хамтдаа ажиргалтай амьдрах ёстой гэд нэг юм гоё үүрэг хариуцлага ингээ тэр дотор чинь ингээ байгаад байгаа штэ. Хүн мэдээж ингээ аав ээжийг хүндлэн тэгэн гоо тэр хүмүүс нь очиод ингээ миний хүүтэй суугаач ээ гэд ингээ бэрийн гуйсан багт чинь гэдэг нэг тийм үүрэг хариуцлага эрэгтэй хүний дотор ингээд бас бүрэлдээ бий болоод байгаа байхгүй юу? Энэ зүйлийг тоолгүй орхиж болохгүй шүү. За тэгээд одоо яг жинхнээсээ бичлэгээ дуусгая да. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Хайртай шүү.